За өнөөдөр Монгол генералуудын өдөр тохиож байна. За бүгд нарамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4-р сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор за Юмжаагийн Цэтэн бол тагсрын нэр бүхий 11 хүнд генерал цол олгосноор энэ өдрийг бол Монгол генералуудын өдөр хэмээн бол нэрлсэн байгаа. За өнөөдөр генералын өдөр тохиож нийт Монгол улсаас төрөн гарсан генералууд маань за Жанжис баатрын хөшөөндөө цэцэг өрж хүндэтгэл үзүүлснээр ихүү Монгол генералын өдрөө тэмдэглэж байна. Жилүүрийн 4-р сарын 28-ны өдрийг Монгол генералын өдөр болгон тэмдэглэж алтан мөржтэй генералуудаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол улсад генерал цол олгож эхэлсний түүхэд 81 жилийн энэ өдөр тохиож байна. Эх орныхон тусгаар тогтнол инх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, дуршлаг мэдлэг, эр зориг эх оронч зүтгэлээр баграхгүй байхын аргагүй маа. Өнөөдөр Монгол улсад генерал гэд төрийн цэргийн дээд цол бий болсны 81 жилийн тохиож байна. Энэ нөр улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцсон тэр хувь нэмрийг үнэлж энэ өдрийг тэмдэглэдэг. Ингээд энэ өдрийг тохиолдуулаад Монголынхаа бүх ирчүүдэд мөн генерал цолтнуудаа баярын мэнд түргэж эрүүлэн хамгийн сайн сайхныг хүсье. Ер нь генералууд зөвхөн цэрэг батлан хамгаалах гэхээсээ илүү нийгмийн хариуцлагын өрөөнд нийгмийн ажлуудад их орж байна. Ялангуяа манай генералууд залуучуудыг цэрэг их оронч үзлээр хүмүүжүүлэх чиглэлээр зэвсэг төгсний ангууд болон ихтэй сургуулиуд нэлээд их яриа таниулах хэлээ. Заман тодорхой улс орны тусгаар тогтнолд аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж байна. Дээр нь мөн манай генералууд энэ амьдралд өөрийнхөө хороо дүүргийнхэнтэйгээ нийлж бас сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулж байна. За цэрэгт явж байгаа залууттай уулзч мөн цэрэг армийн онцлог түүний мөн чанарыг суртал танилцуулж байна. Өнөөдөр төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж байгаа 33 генерал байна. Генералуудаа төр зэсэг нь хүндэтгэн эрхмэлдэг, цэрэг арми нь мэхийн ёсолдог, ард түмэн нь бахархан дээдэлж ирсэн. Монгол улсын төр зэсгээс генерал цолыг бий болгон олгож эхэлснээс хойш 81 жилийн хугацаанд 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн байна. Өнөөдөр бэлтгэл чөлөөнд ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байгаамаа. Сайхан байна. Жилд нэг уулздгийн би энийг харж бас мэд усаа мэдэж сүүлийн жилүүдэд тэр болгон өөр юм дуулцах юм да жилд нэг удаа сайхан байна. Өнөөдөр бол тэр смөр өдөр нь нартай, ташнимтай гоё өдөр байна. Генерал цол гэдэг чинь дэлхийн цолчтой. Цэргийн хүний дээд цол энэ бол тэгээд эр хүний хөвч гэсэн жихол улс орны хөвч гэсэн энэ чинь цэрэг ихэнх удирдлагын төвшөнд генералуудтайгаа ингэж байж байгаа гэдэг чинь бол хамгийн сайхан юм шүү дээ. Монгол улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорногов аймгийн Хатан булган сумын угуул 103 настай хурандаа генерал Лувсан Гомб. Харин цоргонц эмэгтэй генерал болох бригадын генерал Болор Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж үүргэн нэр төртөө гүйцэтгэж байна.